Бусдын байгалийн зохицол бүрт газарт яг одоогоор 493 зүйлийн ургамал ургадаг. За эндээс 200 гаруй зүйл нь бэлчээрийн ургамал гэж тооцогддог. Энэ ч болохоор анх яг энэ газрыг тархи сэргээ нутагшуулахад сонгосон хамгийн том шалтгаануудын нэг гэж би хувьдад дүгнэдэг. За тэгээд 200 гаруй бэлчээрийн ургамал маань одоо энд байж байгаа бүхэл амьтдын гол үндсэн хоол тэжээл нь болж өгдөг тархи байна, бугу байна, тарваг байна, аргал байна. Бүгд л одоо энэ ургамлаас идэж тэжээлээ авдаг гэсэн үг. За та эдийн харж байгаачлаа одоо манай хустай байгалийн зохицол бүрт газар маань хөвчлэн дандаа хээр болон уулын хээр зохиолсон газар нутагтай. Анх хустай байгалийн зохицол бүрт газрыг хамгаалтанд авснаас хойш 1999 онд судалгаа хийгдсэн байдаг. Тэр судалгаагаар нийт газрын 54% нь ямар нэгэн байдлаар бэлчээрийн дороотолтой гэж гарсан. За 2013 онд сүүлд хийгдсэн судалгаагаар 8% нь бэлчээрийн дороотолтой гэж гарсан байгаа. За энэ нь болохоор хустай байгалийн зохицол бүрт газрыг хамгаалтанд авснаас хойш одоо манай бэлчээрэл маань аажмаар нөхөн сэргсэн одоо үр дүн эндээс бас харагдаж болж байгаа.